Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бид өнөөдөр сонирхолтой хөгжим сонсох болно. Монгол улсын төрийн дуулал бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Баярлалаа. Одоо бүгдээрээ нэгэн тус үзлэг үзье. Энэ бичлэгийг үзээд темпийг тодорхойлоорой. Ямар утга санаа илэрхийлж ийн гэдгийг хэлж өгөөрэй. Тийм ээ. Бөмбөрийн хэмнэлд туулаа алхаж байна. Энэ хэмнэлийг юу гэдэг вүлээ? Тэгш хэмнэлтэй энэ темпийг юу гэж нэрлэдэг вэ? Нэр өгөөд бичээрэй. Бид өнөөдөр марш темпийн тухай үзэх болно. Зорилт хөгжим сонсож шинж төрхийг нь тодорхойлох, сонсож буй хөгжмийг ямар зэмсэг тоглож байгааг сонсож мэдрэх. Одоо нэгэн хөгжим сонсож харилцсан ярилцъя. Марш нь ихэвчлэн 3 хэсгээс бүрддэг. Маршийг 4-2 хэмэд тоглоно. Энэ хэсэг аялгыг маршийн эхлэл гэх бөгөөд баатарлаг, эрч хүч, зориг төгөлдөр шинжийг агуулдаг. Нарийн бүрээ буюу турба хөгжим гэж нэрлэдэг. Их бүрээ түүб гэж нэрлэдэг. Энэ хэсэг аялгыг их бүрээний гослол гэж нэрлэнэ. Татах бүрээ, тромбон. Их бүрээний госол аялганд татах бүрээч хамсран тоглох тохиолдол байдаг. Их бүрээний госол энэ аялгыг мэргэжлийн улсууд, мэргэжлийн хөгжимчид басисойл гэж нэрлэдэг. Одоо сонсож буй энэ хэсгийг Тэро буюу 3 дахь хэсэг гэж нэрлэнэ. Энэ хэсгийг баритон хөгжмөөр тоглоход их тохиромжтой.
хөгжмийн зэмсгүүд гарч байгаа та бүхэн нэрийн сайн тогтоож аваарай. За энэ тромбон, татах бүрээ, одоо их бүрээ. За басисол теро хэсэг явчаад эхний хэсгийг давтаж тоглодог. За энэ уртахаар нарийнхан хөгжмийг гобой гэж нэрлэнэ. Марш хөгжмийн шинж төрхийг цөмөөрөө сайн бодож байгаарай. Марш хөгжмийг гоцсон үлээр хөгжмөд тоглох хэмжтэй юм байна. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалда, жагсаалын сүр хөгжмөдөө гэсэн сайхан үг байдаг. За ингээд Монгол цэргийн марш хөгжмийг сонсцгоё. Марш хөгжмийг симфони хайрал хөгжмөнд тоглож болно. За бидний сонсож байгаа энэ хөгжим бол симфони хайрал хөгжмөнд тоглогдож байна. Өөрн чинээхэн улс байвал сөхөрт суугаад жагна. Бүрэн эрт Монгол мөн байхад сүүгээ өргөд байна. Эх орны сүр хүчүүд маршыг юм аа. Монгол цэргийн маршыг одоо сонсож дүгнэлт хийж шинж төрхийг тодорхойлцгоё. Яслын жигсаал Тэнжин төгөөндөр харууд зэрэг харуудиш Тогийн марш, туг хүндэтгэн залах марш. Цэргийн анги салбарууд баяр ёслол жагсаалын хүслэг яам командлаас бие бүрэлдэхүүний бүрэн байдлыг шалгах үед хүндэтгэлийн жагсаал энэ үед ангийн тугийг хүндэтгэн залдаг. Ариун шүтэн оройн сүд долбоо хэмрийн бэлэгдэл дайчин уламжлал эх орноо хамгаалах ариун үүрэг цэргийн нэр төр алдар гавьяаны илэрхийлэл болсоор ирсэн билээ. За туг маань залгдан ирж байна. Яслын жигсаал Ухтах марш. Монгол улсын хурал засгийн газрын гишүүн Баттан хамгаалахын сайд танаа Монгол улсын төрийн далбааны өдөр зориулсан цэргийн хүндэтгэний ёслын жагсаал Улаанбаатар цэргийн хүрээний анги байгууллагууд эдэн жагсан ёслын жагсаал командлагч Улаанбаатар цэргийн хүрээний дарга Хошууч генерал Ямсүрэнгийн баяр хүргэнэ. Жагсаал командлагч нь ангийн тугийг залсны дараа бие бүрэлдэхүүнтэй мэдчилдэг. Энэ үед ухтаг марш ихшиглэнэ. За жагсаал командлагч Батлан хамгаалах яамны сайд байна. Сайд бүх цэргүүдтэйгээ одоо мэдчилнэ. Эхэм даачдын амагри Монгол улсын үндэсний баяр наадмыг тохиолдуулан баяр хүргэе.
цэргийн жагсаал хүндэтгэлийн үед Монгол улсын төрийн дуулыг байнга ихшигдүүлдэг. Ингэж Монгол улсын төрөө хүндэлдэг. Төрийн дуулыг үлгэрчээ үлээр найр хөгжим тоглож байна. Үлгэрчээ үлээр найр хөгжмийн хөгжимд бол одоо цэргийн маршийг тоглоход маш их тохиромжтой. Марш темпийг илэрхийлэхэд үлээр хөгжим маш гол үүрэг гүйцэтгэдэг. Үлээр хөгжмийн характер нь марш темпийг илэрхийлэх явдал юм аа. Жагсаалын хавар алхаад! Марш! За баярын парад явж байна. Үнэхээр одоо цэргийн жавхаа сүр хүч бадрангуй дүр төрхийг үлээр хөгжим марш темп одоо илэрхийлдэг. Улсын сүр цэрэгтэй, цэргийн сүр жагсаалтаа, жагсаалын сүр хөгжмөдөө. За энэ бол одоо Батлан хамгаалахын яамны одоо морин зэрэг байна. Улсын сүрийг бадраасан ардын журам цэргийн сүр сүргэнхний цэргээс ардын цэжний хуцгийг бадраасан авансын журам цэрэг. ардын журам цэрэг экономикийн сон илчлөө тухайн багтлагын сэргийн батлаж бүх хавьяалаас наран бидний цаашаа илчийн ихэнх маргааны тогтоо бүсгүйн Байлдааны бэлэн байдлыг илтгэх гэсэн зэвсэг техникийн жагсаал явж байна. Их боо танк агарын тухайн самаад цэргийн зэвсэг техникийн жагсаал хуужин бидний өмнөөр явж байна. За энэ бол манай Монгол улсын сүр хүч. Жил бүрийн 7 сарын 10-нд Монгол улсын төрийн далбааны өдөр байгаа. Монгол улсын төрийн далбааны өдөртөд зориулсан хүндэтгэл ёслолын ажиллагаа ихэнх өндөрлөж байна. Монголын арчин тавхан газар нэгсэн мордын тоосон гарам дэрсэн Марш темп нь цоглог, баатарлаг, эрч хүч, сэргэлэн цовоо байдлыг илтгэнэ. Одоо марш хөгжим сонсож шинж төрөх болон хэдэн хэсэгт байгааг тодорхойлно. За ингээд марша сонсоцгоё. Хөгжмийг цэрэмпэл Монгол цэргийн марш, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим. Өдөрдаач хаян хэрваа.
бид марш хөгжим сонсож темп болон шинж төрхийг тодорхойлж сурлаа. Одоо дэлхийн зарим орны цэргийн жагсаал үлээр хөгжмийн аялгау марш темпийг хэрхэн илэрхийлэхийг сонсож дүгнэлт хийцгээе. Хятад цэргийн марш 着漫漫长征的英雄足迹，披着巍巍太行的烽火硝烟，踏着滚滚长江的汹涌波涛，穿过战争与和平的峥嵘岁月，肩负着新世纪新阶段的光荣使命。人民军队正以排山倒海之势，雷霆万钧之力。 За үнэхээр юм бол одоо гайхалтай хятад. 由大连舰艇学院组成的海军学员方队，曾参加过历次国庆首都阅兵。经过预备役方队由北京预备役高炮师组成，预备役部队以现役军人为骨干，预备役官兵为基础组成。我国预备役部队建设发展实现了 Үнэхээр улсын сүр хүчийг бол цэрэг айрам 相互促进， харуулдаг. 发展成为由陆军、海军、空军和第二炮兵预备役部队组成的重要后备力。 Цэрэг айрмын хамгийн гол сүр хүч нь жагсаалдаа байдаг. 旗帜不爱红装，爱武装。由首都女民兵组成的方队是受阅方队中一道亮丽的风景线。参加受阅的女民兵中有国家公务员、企业职工、社会青年和在校大学生。他们以蓬勃的朝气展示着。 Цэргийн жагсаал, спортын алхаа, төрийн хүндэтгэл, ёслол, олимпийн нээлт хаалтын үйл ажиллагаанд марш темп тохиромжтой. Марш нь үлээр найрал хөгжим, симфони найрал хөгжим, эстрад найрал хөгжимд тоглоход тохиромжтой мөн найрал дуугаарч илэрхийлж болно. Ингээд нэгэн сонирхолтой жагсаалыг харцгаая. За мөн маршийг найрал дуугаар дуулж болно гэж би түрүүн ярьсан. Моцартын Рондо турк марш. За энэ найрал дуучид нь цөөхөл найрал дуучид байна. Дөрвөн хоолой. Эмэгтэй 1-р хоолойг сопрано, эмэгтэй 2-р хоолойг альт, эрэгтэй 1-р хоолойг тенор, эрэгтэй 2-р хоолой, 3-р хоолойг баритон, баси гэж нэрлэдэг. За энэ турк маршийг одоо симфони найрал хөгжим
төгөлдөр хуур хөгжим, хийл хөгжим, ер нь ямар ч хөгжмийн төрөл тоглож болдгоор их онцлог бай зохиол юм. Манай Монголын найрал хөгжим, үндэсний ардын найрал хөгжим, шанц хөгжмөөр госон тоглоход их тохиромжтой сонсогддог. Сүүлүүд морин хурж чуулга, морин хуураар тоглож байгаа. За Моцарт энэ зохиолоо Туркийн дайны ялалтанд зориулж бичсэн байдаг. Ялалт. Тийм учраас энэ зохиол маань баатарлаг, эрд зориг, сүр хүчийг илтгэсэн. Ингээд асуултанд хариулна уу? Хөдөлгөөнд дуут марш. Бүгдээрээ дагаад хийгээрэй. Let's try this together. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes. Yay! Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Woo! Head, shoulders, knees and toes, knees and toes. Ah! 楽しくできたね。最後は元に戻って元気にやろうね。Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes. Head, shoulders, knees and toes, knees and toes, and eyes and ears and mouth and nose. Head, shoulders, knees and toes, knees and toes. Бүгдээр нь баярлалаа. Бид өнөөдөр Үдэлтийн марш, Монгол цэргийн марш, Угтах марш, Тугийн марш, Хятад цэргийн марш, Японы спорт алхаа, Турк марш зэрэг хөгжмүүдийг сонсож марш темпийн тухай мэдлээ. Мөн марш темпийн шинж төрх, аялгауны онцлог, хөгжмийн зэмсэг болон хэмнэл зарим улс орны маршийг сонсож зураглал хийлээ. Гэрийн даалгавар өнөөдрийн хичээлээр зураглал хийж марш темпийг өөр хаана юунд хэрэглэж болох тухай бичиж ирээрэй. Хичээлд маш сайн оролцлоо. Баяртай сайхан амраарай хүүхдүүд.